Сайн бяцхан хүүхдүүдээ хичээлийн сэдэв худалдааны бодлого. Үнийн дүнг хэрхэн олох, үнийн дүнгээс тоо ширхгийг олоход бүгдээрээ суралцъя. Нэг бүрийн үн хэд вэ? Цүнх 45,000, алим 1000 төгрөг, ловон 2800 төгрөг, дугуй 230,000 төгрөг, шуудаа сонгон 70,000 төгрөг. Бараа тус бүрээс хэдэн ширхгийг авсан бэ? Хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4. 4 ширхэг цүнх авсан байна. 1 ширхэг цүнхний үн хэдэлээ хүүхдүүдээ? 45,000. Тэгвэл бүгдээрээ 4 ширхэг цүнх авахд нийт хэдэн төгрөг төлөх вэ? Тооцоолж бодоорой хүүхдүүдээ. 4 ширхэг гэсэн учраас 4 удаа нэмж өгнө тийм ээ. 4 удаа нэмэхэд 180,000 төгрөг гарч байна. Нийт үн нь хэд вэ хүүхдүүдээ? 45,000-аа 4-оор үржүүлээд 180,000 төгрөг. Нийт үн. Үснэгтийг анхааралтай ажиглаарай. Барааны нэр цүнх. Нэг бүрийн үн 45,000 төгрөг. Тоо хэмжээ 4 ширхэг. Тэгвэл нийт үнийг олохын тулд 45,000 төгрөгөө 4-оор үржиж, тоо хэмжээгээр үржиж өгөх нь тийм ээ. Нэг бүрийн үнийг тоо хэмжээгээр үржээд нийт үнийг олох нь. За 45,000-ыг 4-оор үржихээр 180,000 төгрөг гэж бид нэр түрүү олсон. 4 цүнхэнд нийт 180,000 төгрөг төлжээ. Сар уул 1 кг нь 3,500 төгрөгийн үнэтэй алимнаас 5 кг авчээ. Сар уул хэдэн төгрөгийн худалдаа хийсэн бэ? 1 кг нь 3,500 төгрөгийн үнэтэй алимнаас 5 кг-ыг авсан байна тийм ээ. За тоо хэмжээ мэдэгжээ, нэг бүрийн үнэ мэдэгжээ. Одоо нийт үнэ олох юм байна. Нийт үнэ олохын тулд бүгдээрээ нэг бүрийн үнийг тоо хэмжээгээр үржээд нийт үнийг олно. 3,500 төгрөгийг үржих нь 5 тэнцүү 17,500 гарах нэ. Тоо ширхгийг олъё. Долгор дэлгүүрээс зарим хөдөлтөж авахаар ээжээсээ 2,500 төгрөг авчээ. Заримыг 250 төгрөгийн үнэтэй бол долгор хэдэн заримыг хөдөлтөж авч чадах вэ? Нэг бүрийн үн 250 төгрөг, нийт үн 2,500 төгрөг. Тэгвэл тоо хэмжээг олцгоё. 2,500-д 250 төгрөг хэд удаа багтах вэ? 2,500-гаа 250 хуваахад 10 гарна. Дүгнэлт нийт үнийг нэг бүрийн үнд хуваахад тоо хэмжээ гарах нэ. 5,400 төгрөгийн үнэтэй чихрнээс 37,800 төгрөгөөр хэдэн килограммыг авч болох вэ? Товч хичээлт. Нэг бүрийн үн 5,400 төгрөг. Нийт үн 37,800 төгрөг. Тэгвэл тоо хэмжээг олцгоё. 37,800 хуваах нь 5,400 буюу 7 кг. 7 кг чихэр. Сүхэ ганаа түмээ 3 өөрийн дуртай хамттнаа худалдан авах боллоо. Сүхэ 350 төгрөгийн үнэтэй заримнаас 5 ширхэг, түмээ 2,500 төгрөгийн үнэтэй балуунаас 3 ширхэг, ганаа 1000 төгрөгийн чихрээс 2-ыг худалдан авлаа. Нийт хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ? Нэг бүрийн үн болон тоо хэмжээг анхааралтай ажиглаарай. Нийт үнийг хамтдаа олцгоё. Заримыг балуу чихрийн нийт үнийг хооронд нь нэмээд 5,250 буюу нийт үн гарч ирж байна. Хэсэг тус бүрийн бүснэгтийг ажиглаад нийт үнийн дүнг тооцоолоорой. За хүүхдүүдийн 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг, 4-р хэсгийг сайтар ажиглаад бараа тус бүрийн худалдаж авсан үнийг дэвтэртээ бичиж бодоорой.